3 дугаар бүлгийн 5 дахь хэсэг. Цаазын газрууд. Нийслэл хот болон аймгийн төвүүд 1937 оны 9-р сараас 1939 оны дунд хүртэл шуудхан өгүүлэхэд хомроглон хядах яргын газрууд болж хувирсан юм. 20 гаруй сая малтай, махаар нь хоололдог Монгол оронд малыг ингэж бөөнөр нь ядалдаг газар байсангүй. Бурхамчлам Пүрбатын дурсамжаас иш татъя. 1937 оноос 1939 оны үед оршин тогтнож байсан бүх аймагуудын төвийн ойролцоо тодорхой газруудад баривчлагдсдыг бөөнөр нь буудан алжээ. Гэтэл 2003 оны 4-р сарын 8-нд Хамбын Овоо гэдэг хотынхны хогоо хайдаг байсан жалгын 9 хэсэг газраас үлэмж тооны цогцсууд илэрлээ. Үүнтэй Бурхамч лам миний бие бичлэн танилцаж хотын холбогдох албаныхантай хамтран бүх цогцонд хүндэлт хийв. Гарсан цогцнуудын дунд чүмгийг нэгтлэн тоолоход 1150 байсныг хослуулах юм бол 575 хүний цогцос болсон. Гэвч урд нь барилгын шавар ачхад хамт ачигдсан. Энд тэнд тарж үгүй болсон ясыг оролцуулан тоолбоос 1000 гаруй хүний цогцос байсан болов. Бүтэн 348 гавлан ясыг авч шинжилэхэд ихэнх нь ард дагнаасаа буудуулсан сумын нүхтэй мөн цөм цохиулсан гавлын ясч гарч байв. Эндээс гарсан бүх цогцснууд ирүүндээ шүдгүй өтөл өвгнөөс ахуулаад 30 орчим насны идэр залуу цонхилж байна. Эд мөрийн баримтуудын 90 орчим хувь нь лам нарынх бөгөөд гарсан эд зүйлс тухайн цаг үеийн хөдөлшгүй нотлохоо болсон юм. Цогцсуудыг цэвэрлэж чандарлаад ариун зай, шавартай холон 36 зүйл төрлийн 6000 сац бүтээв. Эдгээр хилмигдэхсдийн дурсгалд зориулан өндөр гэгээний ёсны 9 м өндөр алтан ганжирт давхаргалагт байшин суврагыг тус жалганы зүүн хамрын дээр бүтээн босголоо. Тэр бол анхны давхаргалагт байшин сувраг бөгөөд хойч үедээ бидний эв эвдэрвээс бусдын бодлогын золиос болж улс үндэстнэрээ мөхөхөд ойрхон болдгийг сануулсан түүхэн гэрч болсон юм. Бид Сталины зандалчдын Монгол нутагт төрлөөр устгах гэмт хэрэг үйлдсэнийг түүхийн шүүхийн өмнө гэрчлэх нотлох баримт болон боссон ажээ. Дотоод явдлын яамнаас 1941 оны 1-р сард чой балсан Цэдэн бал нарт тайлгнасан буюу уг хэргийн үйлдэгчдийн өөрсдийнх нь албан мэдээгээр 1-р 1937 онд улсын хэмжээнд том жижиг хүрээхий 767 байсныг 1938-аас 1939 онд цөмийг нь устгаж дуусгасан буюу улс нийгмийн хөрөнгө болгон шилжүүлсэн байна. Тухайлбал 1265 тонны барилга, 30.9 кг алт, 2,338,447 Монгол төгрөг, 5,055 хятад янчаан, 3,888,564 төгрөгийн эд хогшилтын үн. Мөн гуйлан бурхан хэрэглэлийн зүйлс 71,644 кг-ыг зөвлөлт холбоо тусаж шилжүүлэн тушаасан. Хүрээхийдийн устгалын үеэр байсан бүх лам нарыг 1938 оны эхний тоо бүртгэлээр тооцсон үзэхэд дээд нь 1470, дунд нь 24312, доодд нь 25118, бүгд нийлээд 64151 хүн байв. 1937 оноос энэ 1940 оны хүртэл дайчлан баривчлагдаж зөвхөн онцгой бүрэн эрхт комиссын шийтгэгдсэнийг үзвээс 1937 оны эцэст 64151 лам байснаас 1941 оны байдлаар 26762-ыг хасах юм бол 37389 лам баригджээ гэсэн тооцоо гарна. Тэдгээрээс зөвхөн онцгой бүрэн эрхт комиссоор 17400 таслагдаж 13679 буюу 80.50% нь цаазлагдсан.
Тэгвэл баригдсан нийт 37,389-с шийтгэгдсэн 17,000 дүрийг хасах юм бол 20,388 лам хайчваа. Тэд бүгд эс гэхэд ихэнх нь алагдсан байх магадлалтай. Энд 1937 оноос өмнөх үеийн болон бослогын үеийнхийг огт ороогүйг бас тооцох ёстой. Ингээд ботхоор алагдсан лам нь 40,000 гаруй гэдэг үнэн байна. Зөвхөн онцгой бүрэн эрхт комиссоор шийтгэгдсэн агаад баримт бүртгэлд мэдээлэл нь авагдсанаар Аграмб 1756, Гавж 6861, Марамб 488, Гүрэмч 1266 гэсэн тоод тооцоо байна. Гэтэл энэ бол огтхонч бүрэн бус гэдэг нь намтар түүхийг нь миний хөөн судалсан Самбуугийн адар сүрэн бол Аграмб, Марамбын мэндагтай адал энд Аграмбын тоонд ороог. Гэтэл давхар мэндагтангууд тун илбэг байсан. Тийм учраас дээрх тоонуудын цаана нэг хүн гэдгийн цаана хэн юу байсан бэ? Монгол үндэстний ямархан өв соёл, үнэт зүйл югөгдөгдсөн бэ гэдгийг болгоогтун.